Зохиолч Эстинун, эмч 4-р хэсэг. Эмнэлэгт орсон маргаа ерөнхий сайдын сонорт хүрч Түмэнгийн санаархал нурж унан лудгүй ажилласаа халагдсангүй. Тэр бүхэл шагналд тодорхойлогдсон сэтгүүлчдийн хэд хоногийн магтаалд болуулжээ. Ач хүүгийнх нь амийг аварсанд хэмжээлшгүй их баярлсан гантагч зүгээр суусангүй. Амлсан ёсоор 500 сая төгрөг эмнэлгийн дансанд хийж хэд хэдэн телевизэд ярилцлага өгөхдөө тэнүүнийг тэнгэр тултал магтсан аж. Мэс заслын дасгийн ойжир дээлдэхэ болон шинэрхлэгч тэнүүн эмч бадрах ханилаг нар тунж завгүй ажиллах боллоо. Лудхүү дэлцэн Түмэн сайд суудал дээрээ арайч үлдэж нэг хэсэг намжин болсон ч угийн өс санамтгай тэрээр янз бүрийн хор нариулж эхэлжээ. Өөрийн үнэнч дагуул сайн дур даргаыг 500 саяын тоног төхөөрөмж авах ажлын хэсгийн ахлагч болгоод дундаас нь ашиг хаах ажилд гар сунгон орлоо. Энээс гадна олон том жижиг төсөлд хурууга дүрсээр байв. Өдөр хоног өнгөрсөөр 6 сар гарч бороо шивэрсэн зуны дэлгэр өдрүүд үргэлжлэн мэс заслын тасгийн ханж урам зоригтой ажиллацгааж бүгд л тэнүүнийг магтан сайшааж өмнө нь ханилагийг ам хуурайгүй магтан шүтдэг байсан нь өөрөөр эргэжээ. Хэд хэдэн хүнд мэс заслыг тун амжилттай хийсэн тэнүүний нэр хүнд улам өссөн гадаадын томоохон сэтгүүлдэрч ярилцлага нь нийтлэгдэж эхлэв. Энэ нь ханилагт мөн бадрахад огтхон ч таалагдсангүй. Гэхдээ тэд тэнүүнд дотроо үнэхээр их адаргацгаана. Ээч хэдэл гэж хэлмээр байж боломгүй хагалгаануудыг яг л нүдэн дээр нь маш амжилттай хийсэн нь гайхшрал төрүүлнэ. Ур чадвар мэдлэгээс гадна далдын нэгэн овдос байна уу гэлтэй үнэхээр гайхалтай бишрэхээс аргагүй хагалгаанууд. Шинэрхлэгч тэнүүн төлбөртэй өрөөгөө 2-оор нэмэгдүүлж олсон орлогоосоо эмч ажилчдаа урамшуулал болгож эхэлсэн нь хүн болгонд таалагдах нь аргагүй биз. Энэ зур хотын төвд тун давгүй байр худалдан авч тогтсон тэнүүн цаг заваараа халиунагийн дипломын ажилд туслан охинч сургуулийн амжилттай төгсөж нэгэн хуулийн фирмд ажилд орлоо. Тэр хоёрын харилцаа тэр нэг өдрөөс хойш элт дотн болоогүйч хэн хэнийхэн сэтгэлд ямар нэгэн сайхан зүйлийн үр соёосон нь дамжиггүй зэ. Завгүй өдрүүд үргэлжилсээр нэгэн баасан гараг ирж арай эртхэн харсан тэнүүн гэртээ ирээд аяга цай унгаа хэдэн хувцаа угаалганд өгье дөө. Яаж дандаа халиугахгүй хув шинэ ажилд ороо завгүй байгаа гэж бодон 2 чамдаан дүүрэн хувцаа ялган халаасыг нь шалгаж байхдаа санаандгүй нэгэн зурвсыг олж хов. Энд чинь юу лээ? Тийм. Уянгаа атгуулсан штэ. Тэнүүн гайхшран зурвсыг уншвал амьдрал үнэхээр баян юм байна. Би эрмэн таартай. Хүмүүс намайг мөнгөнд нь болсон гэцгээдэг. Осолд орсныг нь дуулаад дагаад амиа орлжмаар санагдсан. Хагалгааны дараа дахир дутуухан болох тухай сонсоод ч хайр минь ховраагүй. Гэтэл та гэж авралын бурхан гарч ирээд л гайхамшиг бүдэж орхилоо. Дүүтэйгээ ганцхан удаа уулзаач. Хүндлэл бас бахархал төрөөд байна. Бас хайр төрсөн, маш их тогтоосон, маш их шүү. Над руу залгаарай. Хичээнгүлэн хүсье. Эрис налис гэсэн байжээ. Тэнүү мушилсан инээсэн ч гэнэтхэн уянгагийн дэндүү гойлог бий хөөхөн царай эрхэмсэх төрхийг санан дорхноос ирэлдэж орхив. Аль 2 сарын өмнө Америкаас явахдаа Люсиатай цэнгэснээс хойш эримийн ажил хийгээгүй шүү дээ. Хааныг гар хангалах хийвч нэг л дутуу санагдана. Оюутан цагийн найз намуунаа элд хандраад байгаа нь мэдрэгддэгч найзын минь бүсгүй гэж бодохоор л зүрх алтан шантардаг. Бараг өдөр болгон тарах халиуна байна. Гэхдээ тастаж үл болох эмзэг цэцэг. Төр зүрийн зугаа болгож хэрхэвч болохгүй. Нэр хүндэн тэнгэрт мандсан тэнүүн эмчийг шохоорхох өчнөө олон эмч совилогч нар байна. Гэхдээ тэр ийм харилцаанд тун дургүй. Нас 32 хүрсэн хүн сахилах гудаж болохгүй. 2 дор дүүрэн хувцс ялгачхаад
ойролцоох угаалган газар хүргээд гэртээ ирэн зурагтаа асаалаа. Цувг сольд суудал загварын шовг гарах бөгөөд тэр дунд уянга байгаа нь тодхон харагдана. Үнэхээр үзэсгэлэнтэй. Тэнүүн байж чадан сэрэлтэж хөвчөрсөн эрэхтнээ бацлах зураа. Юм давхцаад ямар учиртай юм болоо. Энэ хизээний бичлэгөө. Эрмүн гадаад руу явсан сураг байсан. Уянга мэдээж дагаа биз. Хэмээн өөртөөгөө яран тэсэлгүй шараараг задлан ууд суудал удсан дугарч харвал 9909 гэсэн танил дугаар байх нь тэрэ. Эмнэлгүүдэд тэр дундаа лутгуугийн эмнэлэгт гандгийн жишгийг дагаж хэд хэдэн бизнесмэнүүд хандив өгсөн нь мөнгөн нүгээр бараг 2 тэрбум хүрчээ. Угаас мөнгө эд хөрөнгөнд шуналгүй лутгуу дарга эхэндээ гандгийн сануулгыг даган сайн дурд итгэл үзүүлээгүй ч сүүлдээ ажилдаа төөртөн төслийг хариуцуулж орхив. Сайн дурын сайн түнш бол Золмент компани захирал Золбот. Түүний санаачилсан мис заслын тоног төхөөрөмж авах ажлыг нухацтай судлан хятад түншүүдтэйгээ ярьж тохирсны эцэст яг адилхныг нь 200 саяар авахаар тохироод лутгууд танилцуулав. Мэдээж мөнгөн нөгөө өөрөөр хэлсэн тодорхой. Манай компани зөвхөн эмнэлгийн тоног төхөөрөмж жуулчлан борлуулах тал дээр дагнан ажиллаад удаж байна. Өмнө нь ч танай эмнэлэгтэй хамтарч ажиллаж байсан сайн харилцаа бий. Тэнүүн эмчийн санал болгосон тоног төхөөрөмжийг авч болохч яг ийм үнээр цоошиныг авах боломж олдсон. Тэр бүхэл тээврийн зардланж үнэндээ багтсан гэж ирээд л тун аятайхан санал хэлжээ. Тэнүүнд элдв санаа байсангүй тул шинийг авбал бүрэл сайн. Би энэ тал дээр туршлага муу. Тэм болохоор та нар мэдээд шийдцгэн үсттэй гэжээ. Харин лутгуу дарга жоохон дургуйцсангүй аястай. Ууг нь ажиллаад чанар нь танигдсан төхөөрөмжн дээр юмсан. Та нар гомоо юм хийвдэ. Энэ чинь хүний амнастай холбоотой асуудал шүү дээ гэжээ. Удаан хэлэлцсэний эцэст Түмэн сайдч элт дэмжин олонхын саналаар Золботын компани тендерийг гүйцэтгэхээр боллоо. Анжелина захиралд яаж олуулах талаар санаа зовнсон ч үннийг хэлэхэр шийдэн манай дарга нар таны өгөөмөр занг ойлгосонгүй бололтой. Тэд илүү сайхныг бас шинийг авахыг хүсэж байна. Танд төвгүүдсэн дуучлаарай. Сайн сайхныг хүсье гэж бичгэд нэх утсангүй хариу ирлээ. Тэний минь зүгээр дээ. Адил төсөлтэй хурамч бүтээгдэхүүн авахаас сэргийлээрэй. Гэсний дараа Люси та хоёрын маань харилцаа юу болж байна? Холбоотойгоо юу? Энэ маань нэг л гундуухан явах боллоо. Тэний минь анхаарч үзнэ үз гэсэн байв. Тэнүүний амьдралд Люсигаас гадна өөр нэгэн Монгол бүсгүй байсан. Их л эрт дээр үеийн гэмээр түүх. Гэхдээ тэр эмэгтэйг одоо хүртэл сэтгэл зүрхнийхээ нэгийнхэн буланд санагалцаар л байгаа. Энд Улаанбаатарт байгааг нь мэдсээр байвч аль хэдийн гэр бүлтэй болсон тэр хүнтэйгээ уулзах зориг хүрэхгүй л байгаа ч. Гадаад оронд орь ганцаараа амьдарч байхад хамгийн ойр дотн байж чин сэтгэлээсээ хандаж хайрлаж ирсэн үзэсгэлэнт Люсиг яахан ор тас мартаж чадах вэ дээ. Тэнүүн бодож би жалгаагүй Люсиг их сандаг. Гэхдээ бид хоёрын зам нэгэнт нийлэхгүйгээс хойш яалтай билээ. Та минь Люсиг сайдрах харж хандаж байгаарэ. Тэр минь ухаалаг, ёс журамтай, сайхан бүсгүй. Надаас илүү сайн хүн, сайхан эр олдно гэдэгт итгэлтэй байна гэж Анжелина даргад бичээд сэтгэл нь жоохон чадвараа хөнгөрөх шиг болсон ажээ. Зүүдэнд нь байнга шахам ирдэг хайртай ээжийг алдсан тэр жил Тэнүүн дөнгөжл 12 настай байсан. Үнэхээр итгэж эс чадан хатуу хорвоод хөл алдахшил болжээ. Хичнээн ч уйлав, хичнээн ч гуниглав. Жухам юу болсныг сайн сандаггүйч асрамжийн газарт ирснээ эзээ хойно л ойлгож бүр ихээр ганцаардан хоол нойрондоо муудан турж ицсэн нүднээс гарчихжээ. Асрамжийн газрын дарга долгор гэх эмэгтэй их сайхан сэтгэлтэй хүн байж таараагүй бол Тэнүүний хувь заяа хаашаа эргэх байсныг хэн ч таашгүй.
Чухам өөрийнхөө хүүгчгээл хайрлан эмнэлэг твтүүлчгээд цаг зав гарган байнга л иргэдэг байв. Хожим сонсохны эннээс болж нөхөртөө зөндөө зодуулдаг байсан юм байна лээ. Аргаа барсан долгоор дарга хамаатныхаа нэг охинд Тэнүүнийг даатгаж өгөөд сайдар асрахыг аминчлан гуйсан гэдэг. Туул гих тэр охин 18 настай их сургуулийн 1-р курсын оюутан хөөхөн ихч байсан. Чухам ягаад ч юм туулыг ирсэн тэр өдрөөс хойш Тэнүүний гуниг гутрал ор мөргүй арилаж хамтал байвал өөр баяраар бэлгдэг болов. Цаг хугацаа урссаар л туул зав гармагцал хизээж хамаагүй гүйжирэн ном уншиж бас бус хичээл зан цагийг тун зугаатай өнгөрөөдөг байжээ. Уран зохиолын номыг яг л жүжигчин аятай гайхалтай гоё унших хагаад Тэнүүн шимтэн сонссоор өөрөө ч номонд ухаангүй дуртай болж одоо ч гэсэн уншсаар байгаа. Ер нь чадварлаг эмч болоход гарцаагүй туул нөлөөсөн бөгөөд ээжээсээ өөр эмэгтэй хүнийг анх удаа хайрлсан нь мөн л туул байсан аж. Хаяа оройтсон үед туул хончхоод явна. Яг л ээж шиг нь тас твэрэд л унтах бөгөөд тэр үед л эмэгтэй хүний гой сайхныг мэдэрч сонихон хүсэлд автдаг болж бяцхан зүрхэндээ хайрын зул асаасан ч гэж мэдэх юм. Ингэсээр 4 жил өнгөрч 16 нас хүрсэн Тэнүүн өндөр гойлог биетэй ухаалаг хэрсүү эрүү зөөлөн зантай царайлаг залуу болж туулж их сургуулаа төгсөн ажилд оров. Хэдийгээр зав муутай байсан ч сардаа 1 эсвэл 2 удаа эрэхтэй тор дүүрэн амттан тэрчгээд тэр холоос алхаад ирдэг байсан сан. Нэг удаа их л гунигтай ирсэн тул асрахын даргаас чөлөө гуйж Тэнүүнийг дагуулan гэртээ очоод манайхан хөдөө амархаар явчихсан. Ганцаараа жаахан уйдаад бас айгаад л ингэж ихчигээ хамгаалж чадна үсттэй гэчгээд амтад бууз бэлдэн Тэнүүнийг дайлаад дараа нь лаазтай шар ариг задлан нэгийг өгөөд хоёул авъя. Одоо чи том ир болсон. Гэхдээ арх бивнаас хол явдаг юм шүү. Миний зөвшөөрлөөр ууж угаарай. За юу гэчгээд хамрыг нь өхөөрд нь чимхэн удтал инээсэн ажээ. Ингэхт нь яг л гэрэл цацрах шиг санагдаж цээж түрх хөхөн жижигнэх нь үнэхээр гоё мэдрэмж төрүүлж певнд халж орхисон Тэнүүн туулыг үнсчихжээ. Туул дүрлийдэл ширтснээ өөдөөс нь зүдэглэн хоёул яг л хосуу даятай оцолцсон үнсэлцэж аажмаар нүцгэрэн оронд ороод тэрний гайхамшигтай амтанд шунан умбсаар хин анх удаа арга билгийг золголдуулан онгоннаас зандан үе гэжээ. Үнэхээр сайхан байсан. Туулагчийн нүцгэн би том хатуу хөөх махлагдуу өгзөг бүдүүвтэр гуйгээд л бүх зүйл нь сэтгэл татан байсан. Чухам тэр шун хэдэн ч удаа цэнгсэн бүүм. Туул үлмэдэг ярван аяархан ёолох мөртөө чи бид хоёр ёстой цадгаа алдчихээн да. Хүн мэдвэл ижиг нүргүй болно. Эхний бөгөөд эцсийн удаа шүү гэх Тэнүү шарлхан би танд хайртай. Тантай гэрлэн таныг үрд хамгаална гэж зүтгэхэд туул ахаад л инээд алдан хамрыг нь жимгснээ. Ийм сайхан залууд их ч гологдсон шүү дээ. Чи өөр хувь заяатай. Чамд олон жохот дурлах бах. Гэхдээ хизээж эмэгтэй хүндий битгий хураарай. Хайрл бол хайрл. Үгүй бол зүгээр л нөхрөл. Ойлгов гэв. Тэнүү өөрийнхөө зүтгэн би тантай л туул үгийг нь таслан энэ тухай хожим яри. Их чинь нэг хэсэг очиж амжих байх шүү. Чи хичээлээ сайн хийгээд долгор ихчийн үгэнд сайн орж байгаарай. Ойлгов гэчгээд түүнийг хариу хэлэх завдалгүй тэрэн үнсэж хөөхөөрөө шахан зүтгэлж айжмаар дээр нь сандал зугаад кинон дээрс харсан юм дуршиж үзье гэж ичимгээр нь цогж эхэлжээ. Тэрний жаргалтай шөнөөс хойш туулагч нь ирээгүй. Долгоор дарга Тэнүү минь хүний амьдралд олон саад тохиолдно. Зарим саад дараагийн аз жаргалын төлөв үрээж мэднэ. Туулагч нь Солонгос явсан. Залуус бүгд л явж байна шүү дээ.
Харин чи онд сураад мундаг хүн болоод байж байгаарэ гэж хэлэхэд тэнүү нулимсаа мэлэмрүүлэхээс өөр яаж ч чадаагүй. Туул хаа нэг утсаар арина. Хичээлээ хийж байгаа зүтэй муу гэвэл над шиг харнуудагт хар ажиллахын шүү дээ. Мундаг том дарга болоод их чигээ өндөр цалинтай ажилд аваарай гэж хэлдэг байв. Тэнүүнч хичээсэн мундаг эмч болж чадсан. Гэвч туул ирсэнгүй. Тэндээ харлаж дараа нь солонгос үнтэй суусан сурагдуулдаад л сураг тасарчээ. Бүр хожим тэнүүнийг Америкт байхад Монголд ирсэн сураг сонссон. Хархан багын хайр сайхан сэтгэлд эгч минь Улаанбаатар хотын хаанигтай байгаа л бах. Уулзах өдөр эрхэн ирнэ. Тэнүүний зөвлөгөөг даган Эрмөнийг Лос Анжелес хотод нөхөн сэргээх эмчилгээнд оруулахаар ирсэн гантиг аж ахуй нь өдрөөс өдөрт сайжран айх аюулгүй болсон тул эхнэрээ бас уянгааг үлдээгээд өөрөө Монгол руу буцжээ. Эмнэлгийн дарга Анжелина элдэг дотн инээмсэглэн Эрмө минь эмчилгээ маш үр дүнтэй байна. Цаашид гамдгээ сайн бариад сар гарan болчихвол цоо ирүүл болно. Манай тэний эмч үнэхээр мундаг том хаалгыг хийж чаджээ. Та нар бидэнд биш тэр хүнд талархаж яваарэ гэснээ дэрэгдээ зогсох царайлаг хөөрхөн бүсгүрөө дахин цаашид энэ эмч чамайг эмчлэх болно. Нас залууч том мундаг эмч шүү. Манай тэнигийн гарын шав байсан бүсгүй. Нэр нь Люси. Та бүхэн дотн танилцсаныз гэжээ. Өнөгтэй харцтай том цэнхэр нүдтэй үзэгсэлэнд бүсгүйг харсан уянга дотроо уулгаалтан яасан гоё эмэгтэй вэ? Биеийн харьцаан төгс төдийгүй үнэхээр царайлаг юм. Загвар өмссөн бол том амжилтанд хүрэх байжээ. Хэмээн бодож зогсоход Люсиг мөн адил биширч хэвдэх Эрмөний уял тачаал нь асчихсан. Нүд алдан гайхширч байв. Тэнүүний минь явуулсан хүчтэн гисэн. Тэр маань үнэхээр онцгой хүн шүү. Мундаг том хагалгааг тун амжилттай хийжээ. Тийм болохоор би ч хийх ёстой. Гэж бодон Люси тэр өдрөөс хойш Эрмөнийг ёстой л төрсөн дүү аятай хандан бүх талаар хичээн ажиллажээ. Уянга Люси хоёр дотн танилцсан үе зайгүй нөхөрлөж түүний тухайч ярилцдаг болов. Уянга Люси хоёр дотн танилцсан үе зайгүй нөхөрлөж тэнийний тухайч ярилцдаг болов. Ийм сайхан эмэгтэйг орхиод явсныг бодоход их л үнсрэг үзэлтэй хүн юм. Гэхдээ тэнүү эмч дурлахаас аргагүй сайхан ирэлтэй. Харин тэр ханилэг жоохон донтой. Эдгэрээ дэрүүлжих тусам ааш нь хувирах Эрмөнд итгэл алдарч эхэлсэн уянга сүүлийн үед дандаа л тэнүүнийг бодох болов. Ер нь нууцхан дурлсан гэхэд хэлсдэхгүй. Эрмөнийг бүтэн жил гуйлгасны эцэст итгэж хайрлсан уянга эхэндээ яг л үлгэрийн юм шиг аз жаргалтай байсан ч сүүлдээ энэ бүхэн нь тийм ч хүсмээр зүйл биш гэдгийг ойлгож эхэлжээ. Гэхдээ нэгэнт л Эрмөний охин болсон болохоор мөнгө хөрөнгөнд нь гэхээс илүүтэй хайр сэтгэлээ хамгаалан твцсээр өдий хүрсэн. Эрмөний шалиглал завхаарл хар тамхины донтолтоос гадна эмээгийнх нь ааш авирыг тесэн твцсээр ирсэн атал бүх зүйл байх байдгаараа. Баян айлын өв залхамжлагчийн найз охин гэдгээрээ нэр алдар өсөж буй загвар өмсөгч гэдгээрээ олны анхааралд байнга явдаг уянгааг ил магтавч далдуур муулдаг орчин тойрных нь үнэхээр залхаана. Бүгд л түүнийг мөнгөнд нь шунаж Эрмөнийг сонгосон гэцгээдэг. Харин гандиг түүнийг тун ойшон үздэг бөгөөд Эрмөний ааш аяглалыг төвчин байгаад нь талархан "Охин минь, би чамайг сайн ойлгож байна. Би ач хүүгээ хэд эргэлүүлж буруу хүмүүжүүлсэн бололтой. Хойшид засаж залруулахын төлөө бүх нэг хийнэ" гэж тайлбарлана. Уянга тэссээр л байлаа. Хөл дээрээ босон тэхэрч эхэлсэн Эрмөний ааш зан өөрчлөгдөн уянгаагаас ялах шалахгүй өөр их болсон нь аль болох Люситэй хоёулахнаа байхыг хичээж буй нь илтэй. Анхнаасаа уянгад дургүй эмийн хүртэл эмчилгээнд нь саад болоод юу хөө. Эмч бүхнийг мэдэж байгаа. Чамаар л дутав гэж. Ер нь чи Монгол руугаа буц гэх боллоо.
Лүсийн эмчит ч байдал хэцүү байгаа бололтой. Уянга чи яагаад эрмүүний эмчилгээнд цуг ирэхэ болчих вэ? Хамт ирэлдэ гэж говьж эрмүү очиулах дургүй болохоор юу хийж чадах вүлээ дээ. Ер нь буцъя да. Би эрмүнд хэрэггүй болсон бололтой. Буцахаар шийдэн бэлдэж байсан уянгааг нэг өдөр эрмүн яралтай дуудуулав. Өнөөхөө хэргэлжсэн бололтой нүдэн гялалзан их уурсангүй. Намайг Лүс эмчилгээ болчихлоо. Чи дараагад нь гомдол мэдүүлээ юу? Гэвчлэн дайрч уянгааг хариу хэлэгч завдалгүй хүчирхийлэн хүчинтэж орхижээ. Зугтахыг завдсан уянгааг үстэн чирж хамаг хувцсыг нь урж тасдан эгээл галзуу хүн шиг аашлан сүүлдээ анус руу хүртэл эргэтний чихэн дур хүслээ хангав. Уянгаа цаашид тэсэх тэнхэл үлдсэнгүй. Тэр дорой гантагт мэдэгдээд Монгол руугаа яаран буцжээ. Энэ хугацаанд Түмэн сайдын ажил үйлс тун урагштай байлаа. Түүний үнэнч дагуулболох сайн дур тоног төхөөрөмж захиалга ажлыг тун чадамгай удирдан Хятад улсын хаан нэгтээс 200 сая төгрөгийн өртөгтэй 3 ширхэг ком төхөөрөмж бас бус зүйлсийг ядах хөмгөө олоод иржээ. За нөхдүүд минь, хүний амнастай холбоотой асуудал шүү. Элдв юм болвол хэн маань толгоогоо цустна. Сайн шалгасан байц. Гэхэд түүнд ихэд дургуйтсан хялам хийх золбоод. Сайд минь, би ямар алуурчин биш дээ. Хэддийн дуурамл бараануудыг бид өч төчнөөнөөр нь хэрэглэж байна. Муудад орцсон юм алга. Ажиллах хугацаа нь жоохон богино гэхээс бусдаар яг адилхан гэлээ. Энэ бүхнийг чимээгүйхэн ажид зогссон сайн дур хинт нь талзалсан. Маргаад яхав. Ажил төрөл ингэж сайхан бүтэж байхад гол асуудлаа ирсэн нь дээр байх. Эмнэлэг талаас бүх асуудлыг би зохицуулна. Харин яамнаас ирэх хүмүүсийг Түмэн сайд хариуцна үз. Ингээд л бүх юм ок гिचгээд шил виски гарган хундгаллаа. Эрчүүд юм хойно хэсэг хугацааны дараа халамжсан согтож ярианы сэдэв доошоо орцгон хүүхэн шуухан олох бав болчихов. Догшин харцтай залбоотын царай улмал ширүүн болчихсон уруу ламаа долонгоо. Сайн дур даргал зогцуулах байх та. Өч нонгой совлогч эмч нар удирддаг хүн. Би ч яахав. Нэг муу ядарсан 8 ач. Гэхэд Түмэн уулгалдан. Ер нь хэдүүлээ буудал орой. Алив сайн дур. Чи хүүхэн олоод хоо. Явцгаая гэлээ. Заавэц. Сайд маань сүүлийн үед Мишель гэгч хөөхөн Жимстэй уулздаг болсон. Нэрлэхэд хэлсэнгүй дээ. Гэж бодож явсан сайн дур тэр дорол хэдэн хүнтэй ярьж асуудлыг шийдэх бололтой инээд алдан. Болчихлоо. 3 сайхан Жимс захиалсан шүү. Булаацалдав да. Химэн алайлав. Тэднийг буудалд ороод арх ууцхан цаг иртэ болсны дараа нэгтлэн согооноо мэдрэлийн эмч мэдгийг чирэг шахам дагуулсаар ороод ирлээ. Эрчүүд юм хойно инээд алдан угтаж сайн дурын дэргэд согооноо сууж харин золбоотын дэргэд мэдэг гих хөхөгзөг муутааж бээ галбар царай зүс сайтай өндөр гойлох хүүхэн суучхав. Уг нь согооног хараад сордолжж асан Түмэн өмнөх хундагтайгаа нэгмэлсэн хөнтөрчгөөд уруу ламаа шудран сайн дурлуу хэлэлцав. Сайд минь төр хүлээж. Танд бүр залуухан Жимс ирнэ. Гэхдээ зэрэгцэн хаалга довших сонсдлоо. Залуухан, халуухан бас хөөрхөн хүүхэн байхаасаа хэмээн тэсэж ядах Түмэн өөдрөө ойлээвэл төрхөн биетэй Мишель ороод ирхэн тэр. Зөвлөгч өгснөөс өөдөж залхаж асан Түмэн ахиадал сайн дурлуу хялалцаж эмч нэгтлэн хоёроо харсан Мишель гөлөлзөн нэг хэсэг ажин дүжин нам гүн болж орхив. Харин эрдүү ширүүн золбоод ухсгэн босоод за юунда ичин гөрхөвдэ амьдрал нэм зүйл байхаа байх. Гэхдээ энэ явдал энэ хамны дундаас гарахгүй тийм бэз хэмээн ширүү хүндүү хэлчгээд бүртэлцэн зогсох Мишелийн бугуунаас атхан татсаар дэрэгдээ суулгачхав. Энэ үйлдэл нь Түмэн тун их таалагдсан болохоор алгаа дашин өндөлзөөд нэрлэхэд нэрээ идэх биштэй. Алив сайн төр арх ундгал. Бас хоол захиал гэж шавдуулангаа мэдэг эмчийн дэргэд нам байтал суугаад авчээ.
Олонний анхаарлын төвд байнга байдаг болоод ч тэрөө тэнүүн эмчтэй машинд уулзсан уянгаа таныг зав гаран ирсэнд баярлаа. Надад их нэгэнтэй ярилцах сэтгэлээ онгойлгох хэрэг гараад тэгээд л таныг саналаа. Ингээд эртээд танд мессеж илгээсэн. Ядаж цэгч болтугай хариу өгчгмөр юм гэж түнэрхав. Охины хоолой нь үлээлэг бүдүүндүүл болохоос бусдаар өөлөх юмгүй үзэсгэлэнтэйг ажин алмаарч суусан тэнүүн яриаг нь эс ойлгов бололтой мессеж би сандгүй хизээ юм бол доо гэж өөдөөс нь асуув. Уянгаа улам тонирхон бодож байна. Яагав гантиг тааварт нэг таарсан да. Бас танд зураг сатгуулсан. Тэнүүн бодож тухай алгадан тэгэхэд би их согтсон байсан бах. Уншаад устгав биз. Гэхдээ яг юу гэснийг чинь ёстой санахгүй нь уучлаарай гэв. Найз бүсгүйгээс эмээгээд л устгаж аргагүй. Би ч тэнийг үлдэл хийсэн л дээ. Уянга ярианы сэдвээ өөрчлөн аха би бол та бар ресторанд ормооргүй байна. Та ойлгоорой. Хэдийгээр эрмэн бид хоёрын харилцаа дууссан ч гэлээ сэтгүүлчд та мэднэ үстэй. Тэд их хэцүү хүмүүс. Тийм болохоор манад очих юм уу? Саяхан авсан байрал да. Надаас өөр хинч мэдэхгүй гэж шуудаг санаагаа илэрхийлж орхив. Халамжж бас сэрэлдэж суусан тэнүүн ямар тааж сингл болсон юм байна гэж бодон тэгээ би ч гэсэн олонний нүдэнд өрт мөрг байна гэлээ. Зам зуур ихэвчлэн уянгаа ярьж тэнүүн сонсож ер нь Америкт юу болоод өнгөрсөн талаар яриа болж өрнөсөөр захын хороололд буйдхан баригдсан байрны дэргэд ирлээ. Дүүсийн талаар асуумаар байсан ч чадсангүй. Уянгаач тэр талаар дурссангүй. Гэртээ ормогцол хувцас нэмэглэн уянгаа цай чанаж өгчхөөд хөргөгчнөөсөө тун ховор бас үнэтэй доктор виски гаргаж хундаглан тэнүүнд хүндэтгэлтэйгээр барьлаа. Энэ чинь ховор үнэтэй дээ. Миний дуртай виски гэсээр уянгаатай тулган уух зураа эрчүүдийн сонирхлыг мэддэг чадмаа өх юм. Хэмээн бодоцсов. Уянгаагийн хөдлөх аяглах нь цаанаа нэг уян ялдам. 19 настай гэмээргүй өөлөх зүйлгүй гойд сайхан харагдана. Аргагүй л загвар өмсөгч юм. Бас бүүжгэлдэг байж магадгүй. Үндлийг нь ашиглаж хүслээ хангах нь байж боломгүй зүйл. Тэгээд ч насны зөрүү дэндүү олон. Ямар ч юм бтэ. Шүүрсаалтан бодол давтах тэнүүний дотор сэтгэлд бурхан чөтгөр хоёр хүч тэнцүү тулалдана. Магадгүй уянгаагийн хэдхэн үг эсвэл бяцхан үйлдэл чухам хинэн яахыг шийдэх бах. Амтад хоолойдон мөстэй виски ууцхан элтвий хүүрнэд суух зур уянгаа гинэтхэн инээд алдаснаа. Тэний үнчээ та анзаарсан байх л да. Миний хоолойны өнгө сонин бүдүүн байна уу? Би том өндөр болох гээд янз янзын уураг энтер хэрэглэснээс болсон байхаа. Заримдаа хичтгэн гэлээ. Уураг нэх биш баха. Хоолой өвддөг ангинтай бол буруу имчилгээ хийгдснээс ийм болох тохиолдол байдаг. Дараа над дээр нэг ирээрээ би үзэж өгье. Уянгаа бүр биширч гүйцэн дотроос зугойхан халах вискинд улам зориг орон харцаа талмаартуулсаар ойртоо суучихв. Бараг л тэнүүнийг налан алтна. Хинхин зөнгөөрөө ойлголцоодч байх шиг. Нэг мэдгэтэл хоёул тас тэрвэрлцчихсэн ухаан жолоогүй үнсэлцэж энэ боломжийг алдахыг үл хүссэн уянгаа цамцаа тайлан цээж нүцгэрчв. Төрхөн гойлог охинд ахадсан гэмээр сайхан том хөх арьсан зөөлхөн тор хомсог. Ухаанаа гэж орхисон тэнүүн охиныг ингэртэй шахан уруулыг нь шимэн өгзөг хонгойг нэлбэх зур уянгаагийн төрхөнгаар өмөдрүүн шурган ороод ирлээ. Энэт тэнүүний нүдэн туулагчийн дур тодрон эмэгтэй хүний хизээж битгий хуураарай. Охтыг гомдож болохгүй гэж шимнэх сонсдож дэншин зүтгэлэх уянгаа зөөлхөнд үлхээд үүр дэхэл биш бол ийм харьцаа бидэнд дэмий гэж хэлээд босхийг завджээ. 4-р хэсэг төгсөв.